Батуйра чи арх уудсан байна. Гэртээ арж амар Батуйра. Эрхэм хүчтэй өнөөдөр амлаг альдгая. Өнөөдөр Монгол улс төр засаг байгуулах ажил хэлэлцэж байна. Харамсалтай чон бороонгчээр шүндлэр хэлэлцэж байна. Алийн болон монголчууд төр засаг байгуулах шүндлэр хэлэх ёстой юм бэ. Өнөөдөр бид завл хийх ёстой инкол дарга нэг төр болно шүү дээ. Бүх намууд нийлээд төр засаг байгуулах чинь энэ бидний хувьд давуу тал. Бид нар хоорондоо зодтолдог байснаа болоод талцдаг байснаа болоод хамтдаа төр засаг байгуулах энэ орж байна. Тэгж яг заавч өнөөдөр шүндлэр хийх ямар хэрэгтэй. Тэгвч би зөв юу шилжих юм бол хэрэг монголчууд эвнийглээ нэгтгээд сайн тос гээд хамт ажиллах чавал гигant цагаан өдрөөр хоорондоо элдэнэгээр хамт ажиллах цаг болцсон. Тэрээс үүш чонын бэлтгэр шиг биенийхээ арга хутгаш яах гэж юм шиг шүндлэр ярих юм бол сайн цаг ирэхгүй. Тэр хүн болон бодтун, санагтун, мэдгтун асуусан асуултанд хариулахын тулд үгээ хэлдэг. Би асуусан хүссэн хамтлагтай зөвшөөрсөнгүй. Ганц юм асуух гэж бодсон. Тэрийг би орхичих. Ганц үг гэлээ. Өнөөдөр монголчуудын эв нэглээ хийчих цаг ирцээ. Бид нар алийн болгон танаа нам манаа талцах юм бэ? Ардын нам ардсан нам эвслэг талцах юм бэ? Энэ буруу. Тэг учраас бид нийлэх болцсон. Тэгж утгаараа бид нар хоорондоо хамтрах цаг болцсон. Гэхдээ энийг бид нар хин нэгэн хүний алиг дарга зэргийн гэрээ хэлцээр биш Монгол улсын хуулиар хийсэг болцсон. Тэрийгэ мартчихад 2-3 дагаа нийлчээд энэ дээр сууж 3 хүн нийлчээд Монголыг барьж байгааг андуурлаа. Инх болдоо чи тэнд суучаад чи Монголыг тэрэг удирж байвал андуурлаа. Буруу санаж байна. Чи Монголын өнөөдөр Ардсан замын барьсан засгийн эрхийг тийм унгаачаад Ардсан замын засгийг авч хайчаад Нэр дэвшигчийн талаар үг хэлж болно. Үгээ чи хаалаа.